Зохиолч Бисүдэ огт осрын Бируусан. Ардын ухааны дээжээс хүүхдүүддээ. Өндрийн ам өксвүү буюу өчнөн олон ноход хуцаж боргоод унсан морин нүргээд учиргүй сандралд орлоо. Шөнө орой зөндөө олон удаа сүрэнтэй уулзахаар ирэхэд сүрэг ноход огт хоргоож боргохгүй угтаж ирээд үнэртээд буцдаг байсан. Өнөөдөр яагаад энэ ноход бараг саахалтын газраас урдуур хой гурав минь хоргоож унаа морь ноцох шахав гэж бодов. Хурдан буу үүрсэн очор булгасгийгээд морносоо буухад уяан дээр сүрэн бүсгүй нь буцаж боргосон нохтоо захиран хурмастын дагин шиг мишээж өгтөв. Холоос нохоо шуугуулад хянгой морилов гэж бодлоо. Очир хүүг ингэнэ гэж сансангүй. Алив хүмүн дээшээ суу. Албаны л ажиллаар явна уу гэж халтмаагүй нэг л хөндийхэн асуу. Очир хүү гэрвшингүй төгдчин. Албаны л хэрэгээр наашаа гарлаа. Тийм их хэцүү ажил бишээ. 5 нохооны арьс бэлтгэх тушаалтай гэж албархуу байдлаар ажиллаа ярихад ханын толгой ширтэж тамхиан нэрээд халтмаагүй дуу гарсангүй. Гэмгүй хүн ноцодгүй хээрийн боохоноос малаа хамгаалдаг. Хоргүй хүн хоргоодоггүй хонь малаа хариулдаг. Хүүхэд багчуудад ээлтэй Монгол банхрын удам миний 8 нохой гэм хор хүнд чийгээгүй. Гэрчилгээ баримт нь энэ байна. Хэдэн нохоогоо авлахыг гэрийн эзний хувьд яагаад ч зөвшөөрөхгүй гэж их л шийдэмгий хэлээд тамхиан нэрснэ. Их нэртэй хандаж хоёулаа хөгшнө хооллоо. Хүү чийч харагтун гэд гэрээс гарлаа. Баахан гайхширсан би баг гэрт сүрэнтэй хамт орлоо. Ээж аав хоёр хөгшин нь эсгийгээр хулдсан, эцэж турж яс арс болсон өрөвдөлтөй нохойд шүл цутгаж байлаа. Гэртээ ороод халтмаагүй хөгшин банхрынхаа тухай хүүдээ хэлж өгье гэд бахархалтай наргагүй ярьж гарлаа. Хүч чадалтай эдэрхэн байсан цагдаа хөх хотын аянд 10 тэмээтэй ганцаараа морлоо. Гэрээс гараад сарын газар туулах цагт гинжээ чирээд манай банхар яваад ирлээ. Аянжинд явхад нохоо дагуулах зохисгүйч араас банхар ирсэнд нэг учир байна гэж бодлоо. Монгол банхар мөнч зөнтэй эзэндээ үнэн чамтай шүү. Хэд хоногийн дараа банхар хуцаад төрүүлээд давтлаа. Гүвээ давтал гартаа хутахтай нэг эрийг боргож байна. Сэжигтэй хүн байна гэж сэтгэл буугаад явчихлаа. Гэвч хөлн бэртэлтэй хүнийг хээр орхиод явуултай нь биш. Хамт цаашаа явж хөх хот орж түүнийг сувлууллаа. Арилсан дотортой алуурчин чинээ бодсонгүй л дээ. Алдаж онож яваа эрхэн л гэж бодсон хэрэг. Ачаа бараага ачаад нутгийн зүг эргээд сар болж байлаа. Үүрээр хоногийн газар буугаад майхандаа бид хамт унтна. Үүдэнд банхар хэвтэж тэр эрийг хөдлөх тоолонд л харьхна. Би ч юм бодолгүй дэрэнд толгой тавиад нам унтдаг байлаа. Өглөө үүрээр гинэт нохоо гаслах дунаар цочоод сэртэл өнөөхөр чинь цустай хутгаа бариад над руу дайрлаа. Зүрхэнд хутах шаахын даваан дээр банхар цусаа асгаруулан үсэрч алуур чирийн багалзуурыг тас хазаж ам аварсан да. Ингээд би нохойг хүндэлдэг, нохойд тал шагнадаг болсон хүн дээ. Би өглөө эрт нохтын уяа хэвчийг үзэхээр очиход бодын булуу чүмгний ясыг тас хацхыг нь хараад Монгол банхар нохоогоор бахархах бодол төрлөө. Халтмаагүй ноход руугаа ортон очроо миний хүү нааширдэ гэд харцаг эрвс гэж дуудахад
Хар зүстэй цагаан зүрхтэй хоёр банхар ирлээ. Харцаг ирвэс хоёр хараагараа гэв. Өөрийнхөө гарт барьсан саваа модоо өндөртөр өгөхөд сүнх гээд дараалан харайхад халтмаагүй хоёр нохоогоо урамшууллаа. Харцгаа чи өнөөдөр ирвэстэй хонинд яваарай гэв. Хойд зүг рүү гараа заахад хоёр нохой хонио зөөлөн хөдөлгөөд хойд зүг тууж эхлэв. Хүдэр нянгар гэж дуудахад хоёр хөлдөө эмбүү дарсан хоёр банхар ойртлоо. Хүрээд ирэхэд нь хүдэрт 5 хуруу гозоолоход хурууны тоогоор 5 удаа хуцлаа. Нянгарт 3 хуруу харуулхад 3 хуцаж байна. Хүдэр нянгар хоёрт хөгшин талархал илэрхийллээ. Хүдэр нянгар хоёр банхарт хүүгийнхээ халтар жингэрийн хөвчин хүзөвч өнөрлөөж хүзүүнд нь захидал уяад зүүн зүгт заах өдөр хоёр өртөө шахам бор хайрхан орохоор тэд явж одов. Баавгай барсаа гэж дуудахад дөрвөн нүдтэй улаан халтар хоёр банхар ирлээ. Банхруудаа мөлхөөрэй гэхэд хоёр нохой холоо мөлхлөө. Та хоёр сайн байна гэж ёотонгоор шагналаа. Баавгай барсаа хоёр минь адуунд яваарай гэд тохом нөртүүлээд тавихад хоёр банхар тавхын нурууг чиглэн дуулууртай шогшиж харагдана. Шарлахад цовхчоод байхгүй. Шаардлагатай цагт чадлаа гаргадаг. Жирийн үед харц төлгөөн болох мэт. Зөнгөөрөө юмыг маш сайн мэдэрдэг. Соргог ер бусын өнгөлөг. Ухаантай гэхэд хэлсдэхгүй. Урамтай хэдэн банхар. Зөвхөн ганц арьс биш. Зөндөө хач тустайг зүрх сэтгэлээрээ мэдэрч халтмаагүйд талархлаа. Банхар нохоогоо судалцгаа багчуудаа. Бахархалтай үйлс их биш үү? Хүүхдүүд ээ.